Өдрийн мэнд та бүхэнд эргэн уулзж байна. 2025 оны драфтын дээгүүр сонголт болох тоглогчдыг сурлаар танилцуулж байгаа 6 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт дээгүүр сонголт болох боломжтой 2 тоглогчийг харьцуулж танилцуулахар боллоо. За ингээд эхний тоглогч нь Trey Johnson гэх тоглогч байгаа. За 2006 оны 3 сарын 7-нд төрсэн. Одоо тун удахгүй 19 нас хүрэх гэж байгаа юм тоглогч байна. За тэрээр 6-6 буюу 198 см өндөртэй тоглогч, shooting guard байрлалын тоглогч байгаа. Одоогоор тэрээр Texas-ийн Longhorns гээд багт тоглож байна. За тэрээр ахлах сургуульд байхдаа нэлээд өндөр үнэлэгддэг тоглогч байсан бөгөөд McDonald's All-American 2024 онд сонгогдож урилга авсан тоглогч байгаа. За тэрээр өсвөр наснаас сагсан бөмбөг тоглож сураад ахлах сургуулиуд Lake Highlands-ийн ахлах сургуулийг төгссөн. За энэ болохоор Texas мужид байдаг. За ахлах сургуулиа 24 оноо 5 самбар 2 ассисттэй төгсөж тухайн үедээ Texas мужийн ахлах сургуулиудын тамирчдаас хамгийн өндөр үнэлгээ авч ирсэн юм тоглогч байгаа. За түүний хувьд ахлах сургуулиа төгсөөд томоохон сургуулиудаас санал авсан Kentucky-ийн урилгыг хүлээж авсан байсан ч гэсэн одоо сүүлдээ Texas-ийн Longhorn гэдэг багийг сонгож энэ багтаа одоо удирлаа эхлүүлээд байна. За одоогор багтаа 27 тоглолт хийгээд байгаа. 20 оноо 3 самбар 2.6 ассист гэсэн үзүүлэлттэй. За нэг бөмбөг таслалт нөмжлж байгаа ийм үзүүлэлттэй байгаа. За тоглооны хувь нь 45%-тэй, 3 онооноос 39%-тэй довтолж байна. Торгуулийн шидэлтийг 88%-тэй гүйцэтгэж байгаа ийм тоглогч байгаа. За түүнтэй харьцуулагдж байгаа тоглогч нь Rutgers-ийн Dylan Harper гэж тоглогч байна. За Dylan Harper мөн 2006 оны 3 сарын 2-нд төрсэн тоглогч байгаа. 6-6 буюу Trey Johnson-тэй нурууны өндөрийг ижилхэн тоглогч байгаа. За тэгээд point guard болон shooting guard байрлалын тоглолтын дээр давхар тоглох чадвартай combo guard байрлалын тоглогч байгаа. За түүний аавыг нь одоо сагсан бөмбөг сонирхчдод мэдэх бах. 90-ад онд одоо Chicago Bulls багт Michael Jordan-ы хамтрагчаар тоглож байсан Ron Harper гэж тоглогч байсан. За тэр тоглогчийн хүү байгаа. За мөн ах нь Ron Harper Jr. нь бас NBA-д Toronto Raptors багт тоглолт хийгээд амьдсан ийм тоглогч байгаа. За Dylan Harper-ийн хувьд бол харин хасаа илүү аяслаг тоглогч болж хөгжиж одоо илүү үнэлэгдэж байгаа юм тоглогч байна. За тэрээр New Jersey мужийн Franklin Lakes хотод төрсэн. За сагсан бөмбөг багаасаа тоглож сурсан байгаа. За мөн түүний ээж нь сагсан бөмбөг тоглодог ийм хүн байсан. Филиппин гаралтай Maria Pizarro гэдэг тамирчин байгаа. Одоогоор ээж нь түүний төгссөн Don Bosco гэдэг ахлах сургуулийн туслах тасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэгэхээр ерөөсөө гэр бүл нь сагсан бөмбөгтэй холбоотой ийм гэр бүлээс гаралтай тоглож байгаа. За Dylan Harper нь ахлах сургуультай мөн л өндөр амжилт үзүүлжсэн тоглогч. Тэрээр 25 оноо 6 самбар 3 дамжуулалт хийж одоо тухайн үедээ мужийн шилдэг тоглогчоор хүрт нэрлэгдэжсэн ийм тоглогч байгаа. Dylan Harper нь түрүүнд дурдсан одоо Trey Johnson-ыг чансаагаараа 2024 онд яг гүйцэж эхэлсэн. За тэрний өмнө ахлах сургуульд байхдаа бол Trey Johnson бол илүү үнэлгээтэй ийм тоглогч байсан байгаа. За Dylan Harper 2024-өөс 25 оны улиралд одоо Rutgers-ийн их сургуульд тоглож байна. За түүнтэй мөн өмнө танилцуулж байсан Arius Bailey буюу Ace Bailey гэж тоглогч хамт тоглож байгаа. Тэдний хувьд Big Arrow гэдэг конференцд байгаа бол Trey Johnson бол South East гэсэн конференцд байгаа. Dylan Harper-ийн статистик нь одоогоор 20 оноо 4 самбар 4 дамжуулалт гэсэн үзүүлэлттэй тоглож байна. Эндгээр хоёр тамирчны одоо статистикийн харьцуултуудыг та бүхэн харж байна. За одоогоор ESPN-ээс гаргасан жагсаалтаар бол Dylan Harper top prospect-ийн 2 дугаар байранд, Trey Johnson 4 дугаар байранд байсан баг зэрэг ухарсан одоо 6 дугаар байранд яригдж байна. За драфтын нас бол хоёулаа 2006 оны 3 сард төрсэн хоёр тоглогч байгаа. За тоглолтод оролцсон тоо болоод одоо минутын зөрүү бол бараг байхгүй. За оноог 21.8 гээд Trey Johnson арай илүү. Самбар болон assist, block, steal-ээр бол Dylan Harper илүү. Бөмбөг алдалт арай багтай Trey Johnson. За шидэлтийн хувьд бол Dylan Harper арай илүү. 3 онооны шидэлтийн хувьд бол Trey Johnson илүү. За чөлөө шидэлтийн хувьд бол Trey Johnson илүү. За true shooting percentage болон effective field goal гэсэн хоёр үзүүлэлтээр Dylan Harper илүү бол 3 онооны шидэлтийн үнэлгээгээр Trey Johnson илүү байна. За usage rating нь Trey Johnson илүү. За эдгээр тоглогчдын хувьд хин нь одоо тохирсон багтаа очиод шиддэг тоглолтоо үзүүлэх чадамжтай ийм хоёр тоглогч байгаа. Энэ жил одоо backcourt тоглогчдын хамгийн өндөр шансыг энэ хоёр тоглогч 1-2 дээр бичигдэж байгаа учраас одоо харьцуулж та бүхэнд хүргэж байна. За Dylan Harper-ийн хувьд бол арай олон тал тоглолттой.
бөмбөг эзэмшил цайтай. Өнгөрсөн жил San Antonio Spurs сонгогдсон Stephen Castle гэх тоглогч мөн 6-6 өндөртэй combo guard-тай харьцуулагдчих бас яригдж байгаа. Учир нь энэ хоёр тоглогчийн хамгаалалт нь бол ойролцоо ийм өндөр түвшний тоглогч байгаа. За Trey Jones-ны хувьд бол харин өндөр чадвартай төрөлхийн оноо авагч, шидэгч ийм тоглогч байгаа. Бөмбөг эзэмшил багтайгаар өндөр хувьтай довтолдог. Мөн талбайн сул орон зай болоод довтлогооны инстинкт буюу killer instinct өндөр хөгжсөн юм тоглогч байгаа. За эдгээр хоёр тоглогчийн тоглолтын арга барил болоод бусад үзүүлэлтийн харьцуултыг та бүхэнд харуулж байна. За эдгээр хоёр тоглогч нь яг одоогийн байгаа үнэлгээгээр бол Dylan Harper, Cooper Flagg болон Ace Bailey нартай эхний 3 дугаар байрын төлөө өрсөлдөж байгаа. За Trey Jones-ны хувьд бол VJ Edgecombe болон лидер хамгаалагч болох Kasparovsтай 5-6 дугаар байран дээр голчлоо яригдж байна. За одоогийн байдлаар Dylan Harper, Charlotte Hornets болон Utah Jazz гэсэн багууд сонгох магадлал өндөр байгаа. За Trey Jones-ны хувьд Brooklyn Nets, New Orleans Pelicans гэсэн багууд сонгох магадлал өндөр байгаа. За ингээд шилдэг backcourt тоглогчийн өрсөлдөөнд NBA-д тоглох боломжтой хоёр тоглогчийг танилцууллаа. Баярлалаа.